За яг энэ асуудал биш. Тэгэхдээ энэ хууль чинь болохоор Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг. Тэгээ одоо сая тэр хүний эрхийн комиссийн нөхдүүд маань хууль зөрчөөд одоо хүний эрхийн хамгаалахны хэдхэн нөхөр байгаа шүү дээ. Тэд нар маань хууль зөрчөөд дарга нартаа далдганаад, фалдагдаад ингээд сууж байгаа юмыг одоо хэдүүлээ дуудаж ирээд огцруулдаг барьдаг хууль байгаа үл бас хууль мэдэхгүй байна. Энэ 91 жиг хариуцлага тооцохгүй бол тэгсэн гэнэ цаадах чи нэг тийм бичиг өгцсөн гэнэ гэдэг нэг ийм ойр зуурын яриа болгоод өнгөрөөд идэг болмоор байх юм аа. Тэр чин бол Монгол улсад асар том хариуцлага хүлээж байгаа. Манай хууль зүйн байнгын орооны өмнө ялангуяа том хариуцлага хүлээж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэл одоо сэтгүүлчдийн эрхэнд халдаал дарга нартаа үйлчлээ суугаад байдаг байж болмооргүй. Нэр устаа нь хэлээд одоо юу байна вэ? Зол жаргал зөвлөхөө. За манайхаас за ер нь бол дарга юм байгаа. Тиймэрхүү алдаатай бол ийм хууль зүйн байнгын ороо одоо миний авсан мэдээллээр тэр өгсөн тайлбаруудаас би харахад бол тэр нэрээ алдаатай л үйлдэл хийсэн байлээ. Тийм юмтай байнгын ороод эвлэрч сууж болохгүй. Энэ дээр бид нар асуудлыг гаргаж яриад иймэрхүү байдлаар хүний эрх хамгаална гэдэг. Энд чинь бид нар өчнөө процесс болж эднийг томилоод явуулж, хуулийн батлаад өгөөд явуулж хахад ийм юм хийгээд суугаад байна гэж бол ойлголт байж болохгүй. Би энэ дээр өшөө нэмээд яг нөхцөл байдлыг тодруулж юмнуудыг бас авъя гэдэг. Яг бол хуулийн асуудал болохоор бас тэгж байгаа. Гэхдээ үнэхээр юу гэдэг тэр биометрийн мэдээллийг өгсөн байна гэж югнөө торгоцсон. Тийм утгагүй. Тэгээ тэр нь профайл байгаа бол энэ шууд өөрөө илт нөгөө наривчлалт судлаач иргүү айгүй тодорхой буруу асуудал шинжтэй харагдчихжээ. Тэрийг бол би өшөө наривчилж судлаад үзье. Тий. Яг үн. Тэгэхээр байнгын орооны гишүүч гэсэн та нар маань энд ингээд хүний эрхийн ийм асуудлыг гаргаж ир тавьж байгаа чинь өөрөө тэнд очиж байгаа хатуу бас мессеж байхгүй юу? Бид нар ийм юмыг бол төвчээ суугаад байхгүй гэдэг юу байнгын ороод өгж явах хэрэгтэй. За. Одон төвийн гишүүний микрофоныг өгье. За тэгэхээр Монгол улс энэ эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх одоо энэ нэмэлт протоколд 2014 онд ирсэн байлээ. За ер нь энэ хүний эрхийн үндэсний комиссийн энэ хуулийн гол ач холбогдол юу вэ гэхээр манай гишүүд бас нэг зүйл ингэдэг хэвээр. Эрүүдэн шүүхийн ажиллагаа бол ер нь голцуул ард талдаа нэг том артаа хүмүүсийн эрүүдэн шүүхийг хийгээд ашгаа. Тэгэхээр аль болохоор энэ байгууллага бол хараат бус байна гэдэг ийм зүйлийг бол ерөөсө гол конвенцийн гол амин сүнс нь байгаа. Гэхдээ манад байгаа одоо хүний эрхийн үндэсний комисс болон эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа хоёр дотор одоо нэг бид нар статусыг бас энэ байнгын хороо их хурлаараа ярьж нэг жоохон тодорхой болгож зааг юунуудыг гаргаж өгмөр юм билээ. Тэгвэл энэ бол дандаа маргаантай байдаг. Манайх энийгээ шийднэ, энэ ингээд тустай байх хэвээр, дарга нь энийг шийднэ. Тийм учраас За одон төвийн гишүүний микрофоныг үүсгээд өгье. Тэгэхээр энэ бол ерөөсөө л энэ бие даасан хараат бус байна гэдэг нь гол юм байгаа. Энэ хуульд яагаад орох болсон юм бэ гэхээр Монгол улсад мөрдөгчж байгаа хууль тогтоомжоор бол энэ цэргийн анги нэгтгэлийн тоо, байршил, бэрэлдэхүүн энэ зүйлүүд бол нөгөө нууцын жагсаалтаар зохицуулагддаг. Тэгэхээр өмнө нь бол ийшээ шууд одоо ороод энэ үндэсний ажиллагааг явуулах боломжгүй байсан. Одоо энийг баталчих юм бол бид нар энэ үндэсний ажиллагааг эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг тэнд хийх боломж нь хуулиар ингээд нээгдэж өгөх юм аа.